Сэмэсгэнүү Coach Okkoгийн подкастын дараагийн дугаарт давтаа морилно. За тэгээд эхлээд би подкастаа эхлэхдээ ер нь сүүлийн үед юу болоод байна гэдэг тухай апдейт өгч хэлж байгаа. Тэгээд тэрийг хийх нэг арга нь би бас нэг тайчгсны нэг хийж үзээрэй гэж хүсэж байгаа зүйл нь гар утасныхаа хамгийн сүүлийн 3-ыг хартаа гар утсан дээр байгаа зураг видеоныхаа хамгийн сүүлийн 3-ыг хараад тэнцээ амьдралд юу болж байна хараарай. За өнөөдөр миний хувьд бол тэгээд тэр хэлхийнхаа өмнө тэ өнөөдөр их гоё өдөр байна, нэгд өдөр байна. Ихтэй айгу тайван эхэлж байна. Энэ 7 хоног өнгөрсөн 7 хоног нэлээд үр өгөөчтэй болсон 7 хоног болсон. Тэгээд тэрнтэй холбоотой ер нь бол мэдрэмж гоё байна. Өчигдөр би нэлээд өндөр ачаалттай дасгал хийсэн боловч өнөөдөр би ногоон болж амарсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхэлэр би нөгөө нэг өөрийгөө амраах гормоо өшөөл тавтамжтай тууштай болгож чадж гин гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлд байгаа миний видеонууд дотроос гар утсан дээр байгаа зураг нь видеонууд дотроос би ихнэрээ ингээд нэг алхаж байгаа зураг байна. Энэ болохоор манайх British Club гэдэг бид хоёр юм энд байдаг клубд спортын клубд гишүүн болж орсон байгаа. Тэгээ эндээ бас пултай пациентын юм гоё газар. Тэгээ бид хоёр ерөөсөө тэнд гишүүн болж орсноос хойш хамарч үзег байсан. Тэгээ сая нэг өдөр ингэж хамарсан юм болсон байгаа. За тэгээ миний сүүлээс 2 дахь зураг нь болохоор миний Instagram-ыг дагдаг бол иймэрхүү зургийг би байнга тавьдаг. Энэ нь болохоор миний нөгөө энэ эрүүл мэндийн ард байгаа биологийн нас маань байгаа. Тэгээ тэр нь болохоор би одоо энэ чи харагдж байгаа нь болохоор би ойрд байгаагүй хамгийн залуу хувилбар дээр ирсэн байна. Өөрөөр хэлбэл миний хэдийгээр миний жинхэнэ нас 41 ч гэсэн миний энэ Whoop-ээр хэмжиж байгаа нас нь 35.3 буюу одооныхоос 5.7 жилээр залуу. Энэ тоо 7 хоног болгон шинчлэгддгийн. Тэгээд шинчлэгдэхдээ нөгөө нэг миний тухайн 7 хоногийн эрүүл мэндийн дадал зуршлаас хамаардаг болохоор тэрнээс тэгээ энэ 7 хоногийн байдлаар би хүн жилд одоо 1 жил байхад 1 жилийн би 0.1% наслалтын хурдтай явж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл жирийн хүнээс 10 дахин бага хурдтай насалж байна гэсэн үг. За ийм 2 зураг байсан байна. Тэгээд энэтэй холбоотой 3 дахь зураг нь би энэ цэглэн штанд өөрийгөө авсан зураг байгаа. Энэ нь болохоор би нөгөө 10 кг-ийн жин өөр төр яасан зүвж байгаад явж байгаа зүйл байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар дандаа эрүүл мэндийн л 3 зураг байна, сүүлийн 3 нь. Тэгээд Бангкокт байгаа байх үедээ ер нь бол би ажлын хажуугаар одоо яг энэ эрүүл мэндийнхаа янз янзын юм дээр цаг зарцуулна, хөрөнгө оруулалт хийдэг байгаа. Тэгээд тэрнтэй холбоотой өнөөдрийн сэдвүүрөө бас хальт орж байгаа зүйл ингэж орж. За иймэрхүү апдейт миний сүүлийн байсан байна. Тэгээд хэдүүлээ өнөөдрийнхөө сэдвүүр орцгоо. Өнөөдөр миний ярий гэж бодсон сэдв нь бид нар ер нь ямар юм амьдралд хийх ёстой юм бэ? Яавал би яг юм нэг сэтгэлийн тогтвортой, аз жаргалтай, сэтгэл ханамж авч чадсан тийм мэдрэмжтэй амьдрах юм бэ гэдэг дээр нэг жоохон ухаж үзье гэж бодсон, ярилцаж үзье гэж бодсон. Тэгээ ерөнхий санаа ер нь хаанаас эхэлж байгаа гэхээр бид нар хүний хэрэгцээ гэдэг сэдвээс эхэлж байгаа гэж бодож байгаа. За тэгээд энэ байна. Одоо ингээд хэрвээ та хэд намайг ингээ анзаарах юм бол би ингээл нэг юм хийж байгаа, бас нэг юм хийж байгаа, бас нэг юм хийж байгаа, бас нэг юм хийж байгаа 4-5 зүйл зэрэг хийж байгаа хүн байна. Миний энэ ингээд амьдралын энэ маягийг харах юм бол хүн болгон таалагдсан, хүн болгон тохирсон арга барил. Үгүй яах ч аргагүй. Энэ бол миний арга барил. Тэгсэн чи яг миний одоо хажууд өөр нэг хүн болохоор амьдралдаа зөвхөн ганцхан ажил хийдэг. Тэр ажилдаа л одоо ингээд 100% ингээд зүтгэцэн амьдрал нь өөр одоо юм олон ажил гэдэг юмнууд бол байхгүй зөвхөн тэр ажиллаа л хийдэг юм ба. Тэр хүний хувьд тэр нь маш их сэтгэл ханамжийг өгдөг. Тэрийг хийж байгаа болохоор тэр хүн бусад одоо над чиг ядаргаатай хүн хажууд нь гарч ирээ. Хөөе мөрөөдөл чи юу юм энэ төр гэхээр нэг амар тэгж ингэж тэлсэн юм 9 шидийн ботсон юм байдгүй. Тэд нар яг л юм нэг өөрөө мөрөөдсөн зүйл нь маш тодорхой замнал байгаа. Ийм цэг төрн нараа нэм хүүхдтэй болно. Тэгээ ийм амьдралаа ийм болгоно, гэр бүлээ ийм болгоно энэ гэсэн замлаа. Тэр нь өөрт нь хангалттай. Тэр нь тэр хүнийг аз жаргалтай байлгаж чад. Тэр үр дүнгээс гарч байгаа тэр хүний сэтгэл ханамж нь миний мянган юм хийснээс авч байгаатай яг адилхан. Бараг заримдаа надаас ч илүү өндөр их мэдрэмжийг авч болно. Зарим жилүүдэд бид нар ингээ айгуугаа ингээ өөрийгөө шахаж шинэ юм хиймээр байдаг. Зарим жилүүдэд үгүй байдаг. Зарим жилүүдэд бид нар ингээ 2-3 юм хийсэн ч гэсэн дутуу байгаа юм шиг байдаг. Зарим жилүүдэд бид нар орлого ашигын одоо үр дүн маань айгүй өндөр мөртлөө сэтгэл дундуур байдаг. Зарим жилүүдэд бид нар ажил, карьер дээр айгүй мундаг юм хийсэн мэтлээ. Тэгээ энийг өнөөдөр яриа гэж байна. Эний ард тэгвэл юм зөв буруу гэж юу н байдаг юм уу? Бид нар юун дээр анхаарвал ер нь хүн
аз жаргал тэр авах гээд байгаа эцэст нь болохоор энэ болгоны чи ард уул нь бол бид нар нэг юм аз жаргал, амар мэнд байдал гэдэг зүйлийг мэдрэх гээд байгаа шүү дээ. Тийм мэдрэмжээ хөөж байгаа амьд төрх юм та. Тэгвэл энийг өнөөдөр нэг харах хэрэгтэй арга нь бид нар суураараа ямар ажлаас үл хамааран, ямар төрлийн амьдралын замнал сонгож байгаагаас үл хамааран, ямар хурдтайгаар ямар олон зүйл хийдэг хүн байна уу, цөөхөн зүйл хийдэг хүн байна уу, хүн баймаар байна уу? Шин зүйлийг оролддог хүн баймаар байна уу? Эсвэл юм тогтвортой амьдралыг бий болгох юм байна. Энэ болгон чинь ямар замаас үл хамааран ардаа нэг хідэн зүйлийг зохичих юм бол бид нар сэтгэл ханамжийг авч болдог байгаад байгаа. Энийг өнөөдөр ярилцах гэж байна. За тэгвэл тэгэд энийг ярангуут хэлээ шууд хэрэгцээр үл орох гэдэг. Масловын хэрэгцээг санах хэрэгтэй болж байгаа. Масловын хэрэгцээний маань пирамидын маань суурд нь юу байдгийг гэхлээр бидний эхлээд одоо яг л амьд байхад шаардлагатай хэрэгцээнүүдийг эхлээд хангах хэрэгтэй байдаг. Энэ дотор хоол хүнс орж ирнэ, дулаахан, аюулгүй гэр орчин орж ирнэ, унтах аюулгүй орчин орж ирнэ, амрах аюулгүй орчин орж ирэх хэрэгтэй. За тэгээд энэний араас нь сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг зүйл орж ирнэ. Энэ дотор нь яах вэ гэхээр бие физиолог болон сэтгэл зүйн эрх чөлөө гэдэг зүйл орж ирж байна. Нөгөө эрх чөлөө, эрх мэдэл гэдэг зүйл чи эхлээд хоолтой байх хэрэгтэй, дараа нь эрх чөлөө хүснэ гэж. За гуравт нь болохоор тэр хоёр чинь бэлчих юм бол дараа нь болохоор хайр болон хамаарал гэсэн зүйл орж ирж байгаа. Бид нэр хоолтой тэг аюулгүй орчинд бол яах юм гэхээр шууд яаж бодсон нийгмийн харилцаа гэдэг зүйл рүү орж эхлэн нөхөрлөл гэдэг зүйлийг бий болгоно, гэр бүл босгох гэдэг ажил энэ чигээ орж ирж байгаа. Тэгээ мэдээч хэрэг буцаагаад бас хайр мэдрэх гэдэг асуудал бас энэ чи орж ирж байгаа. За тэгээ энэний араас нь болохоор одоо би хувь хүн өөртөө итгэлтэй болох гэдэг дээр гарч ирэнгууд өнөөдөр би өөрөө ямар статустай, яаж танигдсан, ямар урам зориг хийсэн ажилласаа мэдэрсэн тийм хүн байх вэ гэдэг асуудал буюу self esteem гэдэг зүйл орж иж байгаа. Тэгээд энэний дараа өөрийнхөө бодит хувилбарыг бүтээх, өөрийнхөө хамгийн шилдэг хувилбарыг бий болгох, өөрийнхөө потенциал дээр очих гэдэг юм хэрэгцээ гарч ирдэг. Энэ хэрэгцээнүүдийг хангаж чадах юм бол нөгөө бидний хүсэж байгаа сэтгэл ханамжийн мэдрэмж, амжилтын мэдрэмж, агцын мэдрэмж, урагшаа болж байгаа мэдрэмж, тэгээ нөгөө аз жаргал гэдэг зүйл рүү нэлээ ойртох болов гэж бодож байна. Тэгэхээр энийг ингээд ярангуут мэдээж бүгдээрээ л сонссон л асуудал байх. Бид нар бүгдээрээ энийг сонсоод өнгөрт. Тэгээ бид нар юу гэж боддгийг гэхээр за би тэр нэг пирамид чинь тэр суур хангамжийг айл эзэн хэрэгцээг айл эзэн хангацсан юм чи би тэр талаар дахиж санаа зовох хэрэггүй. Ерөнхий чиглэлийн ойлгочлоо гэд энэ зэмсгийг хайчаад. Гэтэл энэний ард уул нь бидний өдөр тутмын амьдралдаа хэрэгжилж болох амьдралын зааварчилгаа шиг юм уул нь энд байгаад байгаа байхгүй. Тэгээ би энэнийг ингээ анзаараад ерөнхийдөө надад бас нэг анзаарэгдэг өөртөө ч гэсэн гаргадаг бос хүмүүсийн гаргадаг алдаа нь юу анзаарэгддэг вэ гэхээр бид нар заримдаа пирамидынхаа суур дээр зарим зүйлийн хэрэгцээг хангахаа болцсон байдгаа анзаархаа болчдөг. Өөрөөр хэлбэл бид нар зарим орчинд сэтгэл зүйн аюулгүйг мэдрэхээ болцсон байдаг. Тэгчээд бид нар тэр суур пирамидын хэрэгцээг хангаагүй ээжж бид нар дараачийн пирамидынхаа үзүүр дээр ажиллах гад байдаг. Гэтэл өнөөдөр пирамид гэдэг энэ яагаад энэ хэлбэрийг Маслов энэ өөрийнхөө хэрэгцээний пирамид гэж үүсгэн тэр чинь суур гэж байгаа. Суурн дээр л тулгуурж дараачийн шатнд бий болж байгаа. Дараачийн шат энэ дахиад өөрөө тэрний дараачийн шатын суур болж байгаа буюу эхлээд суур чинь бий болсны дараа л дээшлэх ёстой гэсэн концептын чинь орж ирж байгаа. Энийг би дахиад 2 минут зогсоод бодоосэй гэж хүсэж байна. Та үнэхээр одоо пирамидаа суур хэрэгцээнүүдийг яг үнэхээр өдөр болгон хангаж чадж байгаа юу гэдэг асуудал гарч байна. Та хангалттай хоол унд идэж чадж байгаа юу? Та өдрийн турш хангалттай унтаж амарч чадаж байгаа юу? Ихэнх тохиолдолд хариулт нь үгүй шүү дээ. Нойр гэдэг бол миний ярих дуртай хамгийн том сэдвүүдийн нэг. Гэтэл чин хүний суур хэрэгцээ, бүр пирамид чинь хамгийн суур хэрэгцээ. Зөв хоолонд идэж чадж байгаа юу? Ихэнх тохиолдолд үгүй. Бие физиологоо зөв температурт авч явж чадж байгаа юу? Үгүй. Бие физиологоо стрессгүй амьд гарах суурьуудыг яриад байгаа байхгүй хэдүүлээ. Амьд байх суурьуудыг ярьж. Амжилтанд хүрэх
Бүр тэр сэдвийн тухай битгий яар. Зүгээр л амжилтанд хүрэхийн тулд хүн эхлээ ядаж л амьд байх хэрэгтэй. Янз бүрийн оролдож. Тэгвэл бид нар амьд байх хэрэгцээнийхээ төвшний зөвлөдөө хангаж чадж байгаа гэж асуунгууд хамсалтай үнэн үгүй байгаад. Гэхдээ тэгэхээр чин хүн чин зөв идэж чадаагүй, зөв унтаж чадаагүй, амьд байх шаардлагатай нөхцөлөө биелүүлээгүй хүн чи яадгийн ихлээр таны тархитлогоо, таны энерги, таны анхаарал чинь өдөр болгон эхлээд трийгээл босгох гээд өдөр болгон санаа зовн тэрлүүгээл энерги зарцуулна. Тэрний төлөө өөрийнхөө калорийг шатааж, бодлон, энерги, анхаарал нь явах бол. Тэр нь биелээгүй байхад таны тархитлогоо эхлээд зориг мөрөөдөл гэдэг зүйлийг бодохгүй. Та санахаараа хүчилж бодуулж байгаа. Гэхдээ яг таны бодол мартагдаал дараачийн юмыг хараас Instagram-ийн нэг постыг харах үед таны толгой яаж байгаа вэ гэхээр шууд л буцаагаал Масловынхаа хэрэгцээний суйрлуул хүслээ явуулах бол. Тэрний дараа чинь аюулгүй байдал. Аюулгүй байдал гэдэг дээр нэг гарч ирэх ёстой байдал чинь за бие физиологийн аюулгүй байдал бол ойлгомжтой баг. Гэтэл өнөөдөр сэтгэл зүйн аюулгүй байдал, айцгүй байдал гэдэг чинь, мэдрэмж гэдэг чинь өөрөө бас энгийн юм шиг боловч олон хүний өнөөдөр амьдралдаа үүсгэж чадаагүй байгаа, шийдэж чадаагүй байгаа хэрэгцээний аюул чухал хэсэг гэж би бол яг мэдэж байна. Тэгэхээр дахиад адилхан хэрвээ та энэ пирамидаа хэдүүлээ энэ суурийн хэсгүүдийнхаа хэрэгцээг учрыг яг олохгүй бол яг ингээ анхаарлаа яг зөв хандуулж агаад тэгээ яг ингээ учрыг нь олоод шийдчихэд дараачийн алтмар руу орохгүй бол ихэнх тохиолдолд бид нар энийг анхаараагүйгээсээ болоод ямар алдаа гаргаад байна вэ гэхээр бид нар өсөглөн байж ээж, ядарчихсан байж ээж 20 км-ийн дараах юмыг яриад байна. Гэтэл өнөөдөр бид нар энэ 2 метрийнхаа хүрээнд байгаа юмныхаа учрыг олж чадаагүй байгаа бол 20 км-гүй чадахгүй гэсэн. Би ямар багийн дасгалжуулагч гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ Америкийн шилдэг Саксны багийн нэг дасгалжуулагчийн одоо тэр хүн бол одоо NBA All-Star-уудтай ажиллаж байсан дэлхийн шилдэг дасгалжуулагч, шилдэгүүдтэй ажиллаж байсан хүний хамгийн түрүүн NBA-ийн том багт орж ирээд мундаг багийнхантай орж ирж ажил хийхдээ тэд нарыг сайжруулахдаа хамгийн түрүүнд тэд нар зааж өгдөг зүйл нь үдээсээ яаж үдэхин зааж өгдөг гэж ярьдаг. Яг тэгвэл үдээсээ зөв үдээгүй хүний үдээс яадгийг гэхэлэр тоглолтын үеэр сулардаг. Аюулгүй байдлыг бий болгодог. Тухгүй мэдрэмжийг бий болгодог. Оймсоо зөв татахыг зааж өгдөг. Яа тэгэхээр спортын гутлан дотор оймсоо жоохон нэг хэсэгт нь овруулчих юм бол эхэндээ зүгээр байдаг боловч тэмцээн уралдааны үеэр яг тэр нэг эвгүй мэдрэмж чинь өөрөө бид нарыг тэр ялтыг авахд садаа болдог. Амьдрал яг адилхан л гэдгийг би тухайл энэ өндөр сэдвээр сануулах гэдэг. Бид нар юун гавьяа байгуулах, бид нар юун амжилтыг бий болгох, бид нар юун өөрийнхөө өндөр потенциалд байх энэ төр гэдэг сэдв рүү юун орох вэ? Эхлээд хэдүүлээ тэрний суур болох. Би хангалттай унтаж чадж гэнэ үү? Би хангалттай зөв хоол ундаа идэж чадж гэнэ үү? Тэр чинь өөрөө би эрүүл байж чадж гэнэ үү? Зүгээр л эрүүл байх гэдэг зүйлийг ач холбогдол өгөөч хэл гэдгийг би дахиад хэлээлээ гэсэн. Эрүүл байх дотор зөвхөн бие физиологийн эрүүл мэндэ сэтгэл зүйн эрүүл мэндэ орж байгаа шүү. Та найзуудынхаа дундаа ажиллаа хийж байхдаа та менежерийнхаа өмнө, та боссынхаа өмнө сэтгэл зүйн аюулгүй айцгүй мэдрэмжтэй байж чаддгүй. Эсвэл та болгоомжилдаг, айдаг, өдөр болгон хийж байгаа үйлдэл болгон дээр эргэлцдэг. Яагаад гэвэл та яаж магадгүй таны ажил таныг халж магадгүй, таны босс танай найзууд чинь 90 тойрны хүмүүс чинь таныг яаж магадгүй санаа зоволт айц байдгүй. Тэгвэл эн чинь суурийнхаа хэрэгцээг хангаагүй шинж тэмдэг шүү. Гэхдээ би инглээгээд хамаг юм гоё болчоо дараачийн юм руу зүтгэнэ гэж байх уу гэдэг дээр үгүйсгэж байгаа юм шиг үгүй. Гэхдээ би суур ярьж байна. Өнөөдөр одоо надад олон хүн хийдэг, олон ажил хийдэг хүний хувьд энд би сэтгэл зүйн аюулгүй байдлыг мэдэрч магадгүй, энд нь жоохон эрсдэл мэдэрч магадгүй. Гэхдээ надад суур ядаж сэтгэл зүйн аюулгүй байдлыг мэдэрдэг нэг газар эхлээд байгаа шүү гэдэг. Тэгээд өдрийн ихэнх тохиолдолд миний сэтгэл зүйн тухтай байдал чинь байдаг. Цөөхөн цагт нь би магадгүй эрсдэл авч байгаа болохоор өөрийн мөр оролдож үзэж байгаа болохоор андир арай өндөр эрсдэлтэй тим орчин байж болно. Гэхдээ яаж болохгүй вэ гэхлээр би өнөөдөр ажлын амьдрий гэж байгаа хүнийхээ хувьд өдрийн 24 цагийнхаа ихэнхийн
аюулгүй мэдрэмжийг мэдрээд амьдрч чадах юм бол би том зүйлийг аюултай мэдрэмжийг мэдрээд амьдрч байх юм бол би том зүйлийг мөрөөдөж чадахгүй, би өөрийгөө шахаж чадахгүй. Бид нар нөгөө нэг англи хэл сурах шаардлагатай тэр цагийга өөртөө хүчилж хийлгэж чадахгүй. Би нөгөө өөрийнхөө санах ёстой энэ оныхоо зорилтыг дахиж өөртөө санаж чадахгүй. Ингэж байгаа хүмүүс нөгөө нэг жилийн эхэнд нь нөгөө амар гой зорилтуудаа биччихээд тэг нэг л урагшилж чадахгүй. Шалтгаан нь нэг том шалтгаан эхлээд суурийнхаа учрыг олоогүй байгаатай л асуудал. 7 хэмжих хэрэгтэй, тэгжээж л нэг огтлох хэрэгтэй. Яг адилхан. Суураа өөрийгөө бэлтэж бэж бид нар том юм ярих хэрэгтэй. Өөрийгөө тэр том юм руу орох чадвартай хүн, потенциалаа бодох чадвартай суур бие физиологтой сэтгэл зүйтэй хүн байж орчинд амьдардаг хүн байж л тийш орно. За өнөөдөр сэдв байна. Энэ энгийн концепт, энэ хүн болгоны мэддэг энэ зүйл маань биднэрт буцаагаад бид нэр ямар суур фундаментал буюу энгийн алдаа гаргадаг юм бэ гэдэг надад лав ингэж гоё сая цохиулгаж өгсөн. Тэнийг өнөөдөр ярих гэж бодлоо. За та хэд юу гэж бодож байна? Санал бодлоо комент сектанд бичээд байгаарай. Би одоо янзаар л бас ингээ подкастаа өөрчлөлгөө үзээд байгаа. Подкастын хувьдлахаар гэхдээ би яг ийм өөрийнхөө бодол саналыг нэг зүйл рүү ухаж орж байгаа бодлуудаа хуваалцахаар авч үлдсэн хэвээрээ баймаар байгаа. Тэгээд би бас нэр асуусан байгаа зүйл нь дараачийн Ask the Coach гэдэг хэсгээр Монголд ялангуяа байгаад тэгэхээр надтай суугаад надаас дуртай асуух хүсэлтэй хүн байвал доор бичээрэй, эсвэл над руу инстаграмаар бичээрэй. Тэгээ би нэгийг аваад тэгж подкастаа ундраатай хийсэн подкастаар адилхан хийж үзмээр байгаа шүү. За балер өдрөг байцгаагаарай. Тэгээд дараагийн подкастаар уулзцгаая.